Иран улс дахь чагсаалын үеэр амь өрдөгсдийн тоо 2400 давлаа. Дан Гренланд Америкийн эрх баригчид шийдэл хүрч чадсангүй. Газан зураас гал зогсоох хэлэлцээр 2 дахь шат эхэлсэн байна. Хойд болон Өмнөд Солонгос улсын харилцаа холбоо сайжрах боломжгүй билээ. Арамд зөвчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс таймлан мэдээлэл боллоо. Иран улс дахь чагсаалын нөхцөл байдал хүндэрсээр амиа алдагчдын тоо сүүлд 600 давлаа гэж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 давсан байж болзошгүй. Ираны эрх баригчид чагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг гэмт этгээдүүд гэж үзэн ял шийтгэл ноогдуулж эхэлнэ гэдгээ өчигдөр зарласан ба. Харин өнөөдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп тэдгээр шийдвэрлүүд туслагдсан Иранд аллах зогссон гэж байна. Ираны эрх баригчдаас харин цааш ахиж нэмж тодруулах бол хүсэнгүй. Иранд Америкийн цэргийн ажиллагаа явуулах хэсэг тухайд Дональд Трамп одоо ч гэсэн бодож байгаа анхааралтай нөхцөл байдлыг хянаж байна гэсэн мэдээллийг өглөө. Гэхдээ цэргийн ажиллагаа явуулж болохыг өгөөсгсөнгүй. Өчигдөр тэрээр Ираны иргэдийг жагсаалаа үргэлжлүүлэхийг уриалж тусламж очиж байгаа гэсэн мэдээллийг сошиал хуудсанд хийсэн байсан. Энэ нь Америк цэргүүдээ Иран руу дайчлах хэсэгтэй холбоотой байж болзошгүй байгаа. Тэрээр нэмэлт тодруулга бол хийгээгүй. Өнөөдөр зарим Америкийн албан хаагчдыг Катар дахь Америкийн цэргийн баазаас болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс гарч явахыг зөвлөсөн гэж их сурвалжууд CNN агентлагт мэдээлсэн байна. Зарим улс орнууд өөрсдийн иргэдийг Иранаас гаргахыг анхааруулж, агаарын тээврийн компаниуд Ираны агаарын орон зайг тойрсон маршрутаар нислэг үйлдэж байгаа. Мөн Иран улс өнөө өглөө үүрээр арилжааны нислэгүүдэд зориулсан агаарын орон зайг турх хугацаанд хаасан юм байна. Гэхдээ ямар нэгэн тайлбар өгөөгүй. Мөн одоо ч гэсэн Иранд интернет сүлжээ байхгүй хэвээрээ. Хохирчдын тооны тухайд Америкт төвтэй Human Rights Activist News Agency гэх агентлагийн мэдээлж байгаагаар жагсаалын үеэр 2615 хүн амь өргөцсөн байж болзошгүй гэлээ. Үүнээс 13 бага насны хүүхэд, 14 нь энэхүү жагсаалд оролцоогүй иргэд байсан юм. Энэ тоонороо Иран дахь эсэргүүцлийн жагсаалын түүхэнд ийм их хүн амь өргөцсөн тохиолдол сүүлийн олон 10 жилд байхгүй гэдгийг ажиллагч нар хэлж байгаа. Зарим шинжээчид нөхцөл байдал 1979 оны Исламын хувьсгалын үеийг санагдуулах үс байна гэж тодорхойлж байна. Амь өргөцсөн хүмүүсээс гадна 18400 гаруй хүмүүсийг баривчилсан байж магадгүй. Дараагийн олон улсын анхаарлыг татсан нэгэн мэдээ байгаа нь Гренландтай холбоотойгоор Даны гадаад хэргийн сайд Америк нэгдсэн улстай Гренландын асуудлаар хоёр тал гол үндсэн байр суурин дээр маш их зөрчилдөж байгаа талаар цагаан ордонд болсон уулзалтын дараа мэдээлсэн байна. Ларс Локер Асмусен лав гарагт Америкийн дэд ерөнхийлөгч JD Vance болон гадаад хэргийн сайд Марко Рубиотой илэн таалангуй гэхдээ маш бүтээлч уулзалтыг хийсэн гэж хэлсэн. Гэхдээ уулзалтын төгсгөлд тэрээр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзлэх шаардлагатай гэж зүтгэж байна гэж тодорхойлж мөн үндсээрээ хүлээн зөвшөөрөшгүй Данийн эрх ашигт нийцэхгүй зүйлийг ярьж байна гэж тодорхойлсон байна. Тиймээс Америк нэгдсэн улс Дани болон Гренландын хооронд болсон нэг цагийн энэхүү уулзалт томоохон ахиц дэвшил авчраагүй ч гэлээ бүх талууд тусгаар тогтносон Дани нутаг дэвсгэрийн ирээдүйн талаар хэрэлцэх дээд түвшний ажлын хэсгийг бол байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү ажлын хэсэг нь ойрын хэдэн 7 хоногт яаралтай хуралдаж шийдэл болохоор зорих юм байна. Мөн уулзалтын үеэр Дани болон Гренландын талаас Америк нэгдсэн улс Гренланд дээр цэргийн баазаа нэмэх боломжийг нээлттэй хүлээн авна гэдгийг илэрхийлсэн байна. Хэдийгээр хүн ам цөөнтэй газар боловч Гренланд нь хойд Америк болон Арктикийн хооронд байрладаг учраас Пуучингийн давталгооны систем, бүс нутгийн хөлөг онгоцууд далайн улсыг хянахад тохиромжтой. Тиймдээч Дональд Трамп Гренландыг эзэмших нь Америкийн үндэсний аюулгүй байдлын хувьд зайлшгүй чухал шаардлагатай зүйлээ гэж үзэж байгаа юм. Америк нэгдсэн улс нь Гренландын баруун хойд болонд байрлах Битофик баазда 100 гаруй цэргийн албан хаагчийг байнгын байдлаар ажилуулдаг. Уг баазыг Америк нэгдсэн улс 2 дугаар дайнаас хойш удирдах ирсэн байдаг. Даан улстай хийсэн одоогийн гэрээний дагуу Америк нэгдсэн улс
хүссэн хэмжээний тоогоор Гренланд руу цэргийн хүчээ илгээх эрхтэй байна. Тиймдээ 5 гаригийн хэрэлцээний дараа Гренландын гадаад хэргийн сайд Вивиан Машфельд нутаг дэвсгэр нь Америк нэгдсэн улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нээлттэй гэхдээ Гренландыг эзэмшихийг эсэргүүцэж байна гэдгийг тодорхойлсон байна. JD Vance болон Марко Рубио нарын тухайд уулзалтын дараа шууд ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Энэхүү уулзалтад зэрэгцсэн Европын улс орнууд Гренландын талд байгаа гэдгийг илэрхийлж дэмжлэг үзүүлэхээ хэлсээр. Тухайлбал Швед 5 гарагт Даны хүсэлтээр Гренланд руу цэргийн хүчээ илгээхээ амласан байна. Намын Герман улсын тухайд Данийн аюулгүй байдлыг хангах, Гренландын цэргийн оролцооны нөхцөлийг судлах зорилгоор Гренланд руу судалгааны бага илгээнэ гэж мэдээллээ. Намын Европын холбоонд байдаггүй ч гэлээ Европын нөлөө бүхий улс орнуудын нэг болох Их Британи улсын тухайд Батлан хамгааллын сайд Джон Хийлийн Дани улсын хүсэлтээр судалгааны багийн бүрэлдэхүүнд албан хаагчраасаа илгээнэ гэдгээ мэдээлсэн байна. Франц улсын тухайд гадаад хэргийн сайд нь эх сард Гренланд дахь консулыг нээхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлсэн байна. Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны тухайд тус судалгааны багт оролцоотой байх юм байна. Мэдээж Дани улсын тухайд ийхүү Европын холбоотон улсуудтайгаа хамтран Гренландын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллагаа илэрхийлж байгаа. Ажил хэрэг болоод ч эхэлсэн байна. Мэдээний төгсгөлд дашин дуртад Америк нэгдсэн улс Гренландыг худалдаж авах Дональд Трампын зорилтыг хэрэгжүүлэхэд 700 тэрбум $7 хүртэлх төлбөрийг төлж магадгүй гэж боловсргүй байгаа талаар цагаан ордны холбогдох албаныхантай ойр ажилдаг 3 чих сурвалж Америкийн томоохон хэвлэлүүдэд мэдээлсэн байна. $700 $1 гэдэг нь өөрөө батлан хамгаалах салбарын жилийн төсвийн талаас дээш байна. Энэхүү тооцоо Эрдэмтэд болон Америкийн албан тушаалтнуудын гаргасан Гренландын 800 мянган хавтгай дөрвөлжин миль газар нутгийг стратегийн хязгаарлалтын бүс болгон Арктикт Америкийн гол дайснуудын эсрэг ашиглах төлөвлөгөөний нэг хэсэг гэж тодорхойлсон байна. Америк нэгдсэн улс Газад үргэлжилж байгаа дайныг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөнийхөө 2 дугаар шатыг эхлүүлсэн байна. Дональд Трампын томилсон ойролт орнуудын элч Стив Виткофийн хэлж байгаагаар энэхүү төлөвлөгөө одоо зэвсэг хураан авах, засаглал бий болгох сэргээн босгалтын ажил хийхэд төвлөрнө гэж байна. Үүний зэрэгцээ Хамас бүлэглэлийн гал зогсоох гэрээний үүргээ биелүүлж, үлдсэн барьцаалагдсан иргэдийг буцаан өгөхийг шаардах юм байна. Аюулгүй санаалахад өнгөрсөн оны 10 дугаар сард хийсэн гал зогсоох гэрээ эхэлсэн цагаасаа хойш хэрэгжилт тун тааруу байсан. Үүнд Израиль улсын зүгээс 1190 гаруй удаа гал зогсоох гэрээг зөрчиж 400 гаруй палестинчуудыг амьнасаа алдахад нь хүргэсэн гэсэн тооцоолол байгаа. Одоогийн байдлаар Газын бүсийн нийт газар нутгийн 80 гаруй хувь нь эвдэрч сүйдсэн байдалтай хүн амьдрахад таагүй. Өвлийн хүүтэнд олон зуун мянган хүн гэр хооронгоо майханд амьдарч байгаа. Түүнчлэн өчигдөрлөг хийхэд хан юнист эмнэлгийн ажилтан амиа алдсан ба сүүлийн 30 цагийн хугацаанд нурсан барилгын доороос амьнасаа алдсан 15 хүний зогцыг гаргаж авсан байна. 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр эхэлсэн энэхүү зэвсэг төмөргөлтөө эхэлсэн цагаас л хойш олон хүний амьнасанд хүрсэн байдаг. Гэхдээ одоогийн байдлаар тооцоолж байгаагаар 71400 хүн палестинчууд амьнасаа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна. 171,000 гаруй хүнийг гэмтээж бэртээсэн байж магадгүй. Бүс нутагт хүмүүнлэгийн хямрал мөн даамжирч байгаа. Түр гал зогсоох гэрээ хэрэгжилтээ олохгүй байгаа учраас олон улсын хүмүүнлэгийн тусламж ирэх боломж бололцоо хязгаарлагдмал хэвээр байгаа юм. Дараагийн онцлог мэдээллийг хүргэх гэж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Хойд Солонгос улс, бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улстай харилцаагаа сайжруулах ямар ч боломжгүй гэдгийг тодорхой мэдээлсэн хэрэг өнөөдөр гарлаа. Тодорхойлох юм бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёжон Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрнэ гэж найдаад ч хэрэггүй хизээж биешгүй төөрөглөө гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар энэхүү мэдээлэл нь түүний болон Пиньянаас хийсэн хамгийн сүүлийн мэдээлэл болж байна. Мэдээллийг Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас энэ 7 хоногийн мэрмэр гарагт цацсан юм байна. Даргын сануулхад уг агентлагаас өнгөрөх 9-р сард болсон энэ сарын ихээр Өмнөд Солонгос хөлийн зөрчил гаргаж нисгэгчгүй онгоц удаа дараа илгээснийг мэдэгдэж тайлбар шаардаж байсан. Үүнийг Хойд Солонгосын хөлийн болон улсын бүрэн эрхэд хүндэтгэл үзүүлээгүй ноцтой зөрчлөө гэж тодорхойлсон байна. Өмнөд Солонгосын уучлалт гуйхыг хүсэж ирээдүйд ийм халдлага гарахгүй байхыг анхааруулсан байдаг. Тухайн үед нотлохоо болгож Кэсон орчимд устгасан нисгэгчгүй онгоцны зургийг нийтэлж байсан.
Харин нөгөө талд хариу болгож Өмнөд Солонгосын цэргийн оролцоо байгаагүй олцсон гэгдэж байгаа нисгэгчгүй онгоцууд нь улсын зэсэд хүчний эзэмшлих биш ангийн иргэдийн хувийн өмч байсан гэсэн тодруулга мэдээллийг бол тайлбарлаж өгсөн байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жимён уг нисэлгүүдийг Солонгосын хойгт занал хийлж байгаа мөн инх тайвны эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэгэ гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг даалгаж байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Ким Yo Jong нисгэгчгүй онгоцуудыг мөрдөж шалгахыг Сөүлд нөхөрсгөөр уриалж байсан бол үүнийг нь тухайд Өмнөд Солонгосын эв нэгдлийн яамнаас Пиньян Сөүлдээ тохиролцоо хилэлцээр хийхэд бэлэн байгаа нааштай байгаа хэрэг гэж магадгүй. Мөн хамтын харилцаа ийхүү цаашид сайжрах дохио өглөө гэж ойлгоод байсан боловч ийхүү энэ 7 өнөд Ким Yo Jong байр сууриа өөрчилж Пиньян Сөүлдээ тохиролцоо хийх ямарч бодлого байгаа гэдгийг хэлснээр талаар болж байна. Ким Yo Jong Сөүлийн Япон болон Америк нэгдсэн улстай хийж байгаа дипломат үйл ажиллагааг шүүмжилдэг байр суурьтай Өмнөд Солонгосын засгийн газрыг хөрсөндөө буугаагүй бодит байдлыг хараагүй дипломат ажиллагаа явуулгаа гэж шүүмжилдэг. Дахин сануулгад 2019 онд болсон Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны чуулганы үеэр Хойд Солонгосын өдөртөгч Ким Жон Ун өөд болох эсвэл ямар нэгэн байдлаар биеийг өвдөх юм бол түүний дүү Ким Yo Jong улсыг нь удирдана гэсэн шийдвэр гарч ирсэн байдаг. Тиймээс түүний хэлсэн үг хоёр улсын харилцаанд нөлөө бүхий байх нь мэдээж байна. Өчигдөр Таиланд улсад олон хүний амь насанд хүрсэн харамсалтай осол гарсан байна. Тодорхойлох юм бол барилгын крон зорчигч тээвэрлэж явсан галт тэргэн дээрээс унснаар 32 хүн амь үргэж 64 хүн гэмтэж бэрцсэн байна. Уг галт тэрэг нь Бангкокоос Убанг Рачатханы руу явж байх үедээ ийхүү осолдож замаасаа гарснаар зорчиж явсан нийт 171 зорчигчийн 3 нь орос сургууй алга болсон байдалтай байгаа юм. Осол гарсан газар Бангкок хотоос ойролцоогоор 200 км-ийн зайд Нахонг Рачатхима мужид гарсан байна. Тухайн газар Хятад Зүүн Азийг холбосон хурдын галт тэргийн төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан. Харин галт тэрэг дээр унсан кран нь төслийн хүрээнд ашиглагдаж байсан хурдны зам, гүүр, галт тэрэгний зам барих зориулттай нүсэр том хүнд төрлийн кран ав. Таиланд улсын зам тээврийн яамны сайд Phepat Ratchatkit Prakarn-ы тухайд уг хэрэгт албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг нэн яаралтай эхлүүлэх даалгаврыг өгсөн байна. Таиланд Хятадын хурдны галт тэрэг барих уг төсөлд нийтдээ 520 тэрбум баат буюу 16.8 тэрбум $, гаруй хөрөнгийг оруулсан юм байна. Харин осол гарч сүйдсэн хэсгийн үнэ нь 179 тэрбум баат буюу 5.7 тэрбум $-аар үнэлэгдэж байна. Анхандаа тухайн хэсгийг 2027 онд ашиглалтанд оруулахар төлөвлөж байсан. Ийхүү энэ ослын мөрдөн шалгах ажиллагаа дуустал уг төсөл төрөх хугацаанд зогсон байдалд орж байгаа. Төслийн эргэн тойронд гарсан өөр нэгэн осол нь 2024 оны 8 дугаар сард гарсан Рачатхима мужид болсон ослыг дурдж байна. Тухайн үед галт тэрэгний түнэл нурж тухайн үед ашиглаж байсан 3 ажилчин амиа алдсан юм. Таиландын экспортчид холбогдох компаниудыг нэхлэн шалгаж, хууль эрхцэн арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг мэдээлсэн байна. Хятад улсын тухайд болсон явдалд гүн эмгэл илэрхийлж, нөхцөл байдлыг анхааралтай хянаж байгаа болохоо мэдээллээ. Таиландын засгийн газар болон гүйцэтгэгч компаниуд хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгох болон гэмтсэн хүмүүст амилгийн зардлыг нь төлөхөөр болсон юм байна. Мөн өнөөдөр дашин дурсад Таиландын Самут Сакон гэх мужид автомашин дээр мөн адил кран унаж 2 хүн амь үргэсэн хэрэг гарсан байна. Ослын талаар орон нутгийн цагдаагийн газрын зүгээс хурдны зам барих ажилд ашиглагдаж байсан кран зам руу унаж осол гарсан гэж. Ийхүү 7 хоногт Таиландд дэд бүтцийн томоохон төслүүдийн аюулгүй байдлын стандарт хангагдаагүй улмаас энгийн иргэд амь насаа алдсан хэрэгүүд гарсаар байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа олонлолын сорын хэсэг бид зарим мэдээллийг давчаар мэдээллээ. Канада улсын ерөнхий сайд Маккарнигийн Хятад хийж байгаа айлчлалын хамтын харилцаагаа бэхжүүлэх, Америкаас эдийн засгийн хэд хамааралтай байдлаа бууруулах зорилготой гэлээ. Үүнд Хятадын хэвлэлүүд Канада улсыг Америкаас стратегийн хувьд бие даасан бодлого баримталахыг уриалж эхэлсэн байна. Ийхүү Хятад улсад өөрийн нөлөөгөө үржүүлэх боломж гарч ирээд байгаа юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Канадын Америктэй эдийн засаг цэргийн зэвсгийн хувьд урт хугацааны холбоонд томоохон өөрчлөлт оруулахад хязгаардагдмал гэдгийг онцоллоо. Хятад улсын байгаль орчин экологийн яамнаас мэдээлснээр Хятад улс 2035 он гэхэд бүх хоттой доктортой хоггүй менежментийн систем байгуулах зорилт тавьжээ.
Ингэхдээ богино хугацаанд буюу 2027 он гэхэд улсынхаа 60 хорт хоггүй хотын туршилтын хөтөлбөрийг тэлж хатуу хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц бууруулахыг төлөвлөсөн байна. Мөн 2026-аас 2030 оны буюу 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд хоггүй хотын тоог ойролцоогоор 200 хүргэж Бээжин, Танжин, Хэбэй, Янцын мөрний Дельта, Гуандун, Хонконг, Макао зэрэг бүлгийг хамран гэлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цэцэгаргаа 75 улсын цагаачлалын визийг төр зогсоох шийдвэр гаргасанд Монгол улс багтаж байна. Америкийн төрийн департаментаас уг шийдвэрийг цагаачлалд очдог нийгмийн халамж хэд их байгааг бууруулах зогсоох зорилготой гэж тайлбарлаж байна. Энэхүү шийдвэр нь 1-р сарын 21-ээс хэрэгжиж эхлэх ба Латин Америк, Балкан, Өмнөд Ази, Африк, Ойгот орнод, Карибын тэнгисийн улс орнуудыг багтаажээ. Гэхдээ энэхүү арга хэмжээ нь Америкт зөвхөн байнгын оршин суух зорилготой цагаачлалын визүүдийг хамрах ба төр ажиллах, суралцах, аялах, дэлхийн аврагтай холбоотой визүүдэд хамаарахгүй гэлээ. Өнгөрсөн шөнө Америк нэгдсэн улсын Миннеаполис хотын хойд хэсэгт цагаачлалын агентлаг баримтлах ажиллагааныхаа үеэр Венесуэл улсын иргэний хөлөнд буудан гэмтээсээр гарлаа. Албаны хүмүүсийн мэдээлснээр гэмтсэн 90 болон бусад чигсагчид агентлагийн ажиллагааны үеэр хурц шүүр ашиглан агентлагийн ажилт руу дайрсны улмаас гал нийсэн байна. Ийхүү Америкт хууль сахиулах байгууллагууд болон чигсагчдын хоорондох мөргөлдөөн үргэлжилсээр байна. Та бүхэнд олон улсад гарсан онцлог мэдээллээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.